Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. За намайг Батнасангийн Осчим гэдэг. За би хүний үйл ажиллагааны салбарт хүний нөөцийн чиглэлд 14 жил ажиллаж байгаа юм туршлагатай хүн байгаа. За сүүлийн 4 жилийн хугацаанд болохоор хүний үйл ажиллагаа болон хүний нөөцийн менежментийн хослол ажиллаж байгаа. За миний ажиллаж байсан салбаруудын хувьд болохоор барилга, за олон улсын байгууллага, аялал жуулчлал, за сүүлийн жилүүдэд болохоор илүү технологийн чиглэлийн мэдээлэл технологи програм хангамжийн чиглэлээр ажиллаж байна. За одоо UBK Холтон компани хүний үйл ажиллагаа хариуцсан зэрэглэлээр ажиллаж байна. За та бүхэндээ болохоор яг хүний нөөцийн менежмент болон хүний үйл ажиллагааны менежмент хоёрын ялгаатай байдал, за тэгээ хүний үйл ажиллагааг хэрхэн хүний нөөцтэйгөө хослуулан хэрэглэж амжилттай байгууллагыг бүтээх вэ? Мөн бас энийг хэрэглэж одоо бид нэр үр бүтээлтэй байснараа ямар амжилтуудыг бий болгосон бэ гэдэг талаараа сургаалт орох гэж байна. Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя.